5 жилийн дотор хийх ажил дотор чинь гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэсэн ажил бий болж хараагүй юм уу харагдахгүй байх юм. Гадаадын хөрөнгө оруулалт одоо хэрэггүй болцсон юм уу? Манайхан бүгдээрээ энэ дотроо өөрсдөө зээл авчраад энэгээр юм хийч юм болцоотой байгаа мó ямар очиртай. Энэ гадаадын хөрөнгө оруулалт чинь зөвхөн мөнгө нь хэрэгтэй биш шүү дээ тэр компаниуд чинь тийм ээ. Тэд нар чинь хамгийн гол нь бидний чинь сургаж байна. Бид нар чинь тэднээс чинь технологиг сурна. Нөгөө бид нар чинь чадaltaй өндөр бүтээмжтэй ажиллах хүчин чинь тэднээсээ суралцаж бий болно шүү дээ. Их баялаг бүтээдэг мундаг ажилч чинь тэд нар бэлдэж өгдөг. Тэрнээс өнөөдөр энд байж байгаа мэсүүд гээд хэдэн төвийнхэн бид нар энэ төр ажилчид мундаг чадaltaй ажилчдаг бэлтгэж чадахгүй. Тэр энэ гадаадын хөрөнгө оруулагчтай айлгаж хичээлгээд явуулцаа одоо нэгэн тусаж ирэхгүйгээд ийм одоо энэ тухай ярих аваад орхидуулсан юм байдаг юм уу? Байгаа бол энэ тодорхой энд нь ингээ орцсон ийм бодлоготой. Энэ 5 жилд ингэж гадаадын хөрөнгө оруулагчдыг татах юм. Тэднийг эрх сонирхлыг ингэж төрүүлэх юм. Таатай гадаадын хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг ингэж сайжруулах ингээд нэг хэдэн өгүүлбэрэнд оруулах хэрэгтэй байна энд. Эсвэл оруулахгүй мө гэдэг нэг талд хариулж өгөх. Хоёр тийм дид үтс гэж яриа дид үтс дундаа өчнөө сайхан ажлуудыг хийгдэх юм байна. Дид үтс гэхээр бид нар чинь одоо бүх үйлчлэгээгээл дижитал болгоё, сахин болгоё ингэж яриад байдаг. Тэгээ энэ Монгол улс шиг хиймэл дагуулууд нэг 2 слот байдгийн шүү дээ. Манайх сайхан ашиглавал энэ дээр хиймэл дагуулууд нь хөөрөх ажлыг энэ 5 жилийнхаа энэ хийх ажил донд оруулчихвал зүгээр байгаа маа. Энэ хиймэл дагуулч нь уулын энэ хийвэл эхнээсээ олон жилийн өмнөөс төлөвлөөд эхлэх юм бол угаасаа нэг хиймэл дагуул хийх чи бас тэгэл нэг 5 жил ордог юм шиг байгаа юм. Тэгэхээр энэ хиймэл дагуул хийх ажлаа эхлүүл ядахна тэр компани сонгоод энэ дизайн моделийг хийх хүртэл манай энэ одоо энэ мэдээллийн технологийн салбарын залуучууд оролцоод энэ төсөл дээр олон жил явах вэ. Энээс чи манай тэр одоо гадаад буцаад тэр гадаад одоо зардаг борлуулдаг тэр мэдээллийн технологийн бүтээгдэхүүнүүд гаргаж чадах сайхан хүмүүс чи эндээс бас гарна шүү дээ. Энэ хиймэл дагуулаа хөргиё гэдэг энэ дээр энэ манай улс ноогдсон бас нэг улсын хувьд энэ нүүбин гişүн улсын хувьд ноогдж байрлагдсан тэр 2 слотыг ашиглах хэрэгтэй. Энэ тал дээр ямар ажил гэж юм бол 3 дугаарт малын төвхийдийг боловсруулах юм зохицолбор үйлдвэр барьна гэдэг. Энэ хүчнөөн олон үйлдвэрүүдийн хан үйлдвэргээр л төвхийд шир боловсруулна гэж байгаад байсан. Энэ нөхдүүд чи яагаад ингэж бас л улсаас дэмжлэг юм их авсан байдаг бах. Эдгээр ингээд тэр сайн нарийн технологиг нь олж чаагүй байдаг юм уу? Тэрнийг яаж олж бүхлээр нь ямар технологи шийдэх гээд байгаа юм уу? Эсвэл дид үтсийн шийдэх гээд байгаа юм уу? Энэ яг жоохон яг юу гэж аруулсан? Энэ дээр нэс тайлбар өгөөч. За нэг юм 3 асуулт байна. Дөрөвт энэ нэгэнт энэ хийж байгаа ажлууд дундаа ингээд аялал жуулчлалын чиглэлд хийгдэх энэ том төсөл донд ерөнхий оруулсан юм өгөхөр зэрэг нэрээр нь зааж оруулаад байгаа шүү дээ. Ингээд энэ Чингис хаан зохицолборгод оруулсан байгаа. Тэгэхээр энэ аймагуудад хийнэ гэдэг хөвсгөл хинтээ аранга баяуулгийн ус хов гэдэг аймагад оруулчих. Би хэдэн төрүүчийн лонгт бүлгийн орол дээр хүсэлт гаргасан шүү дээ. Завхан гэдээ яга оруулж болохгүй байгаа. Ингээд энэ аймагуудыг оруулаад байгаа юм. Завханд үзэж харах юм аялал жуулчлал очих газар байхгүй юм уу? Энийг оруулаад өгчөөч. Энд болдгоо юм уу тийм. За ийм асуулт. Дөрөвдүгээр асуултын хувьд ажлын хэсэг дээр оролцож болох байхаа. Тэгтээ саналаа гаргаарай тий. За оюутны сайд хариулъя. За хөдөө аж ахуйтай холбоотой хэсгийг хөдөө аж ахуйн сайд хариулж байгаа дутах тий. Миний дараа. За энэ 4.1-5.2 дахь заалтыг та эргэж хараарай. Энэ дээр гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой ийм бодлогын асуудлууд ерөөдөө тусгагдсан байгаа. За ер нь бол үнэн тэр нэг урт хугацааны бодлого одоо үнэлгээ хийж явах явцад гадаадын хөрөнгө оруулалтын одоо гол компаниудтай олон улсын байгууллагынхантай уулзсан. Тэдний хувьд бол Монгол улсын засгийн газар өөрөө одоо тогтворгүй байдаг учраас аливаа одоо олон улсын гэрээ хилцэлтэй холбоотой асуудал дээр байр суурь нь ойрхон солигдгоо. Энэ нь өөрөө одоо жишээлбэл үл итгэлцэх юм нөхцөл байдал үүсгэхэд одоо холбоотой ийм асуудал байна. Энийг та бүхэн маань зайлшгүй бодох ёстой гэдэг нэг ийм том дүгнэлтийг хийсэн. Хоёрдугаарт хууль хяналтын байгууллагууд энэ одоо
гадна дотны хөрөнгө оруулалтаа хувийн өмч рүү халдах ийм одоо тохиолдлоос өмнө нь үүсчихсэн. Тэгэхээр энэ дээр одоо жишээлбэл хамгаалсан ийм эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай байна гэдэг ийм хоёр дахь ийм том дүгнэлтийг бол одоо хэлжсэн. Тэгэхээр яг энэтэй холбоотой байдлаар яг одоо ийм хөрөнгө оруулалттай холбоотой за ялангуяа тэр засаглалын дотор гадаад бодлогын нэг цонхтой холбоотой за тэрэн дотор гадны хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг шууд хариуцдаг ийм төрийн захиргааны байгууллага байсан энэ татан богдсон үүнийг сэргээхтэй холбоотой зохицуултууд одоо яг энэ үндсэн чиглэл болон мөрийн хөтөлбөр дээр бол ороод явж байгаамаа. Тэгэхээр яг тэрэн дээр 4.1.5.2 болон засаглалын заалтууд дээр бол тусгагдсан байгаа гэж хариулахыг хүсэж байна. За тэр завхантай холбоотой асуудал бол үндсэн чиглэлээр яригдахаас илүү засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ажлын хэсэг дээр яригдах бах. Одоо ингээ их хурлын дарга ажлын хэсэг байгуулагдана. Тэрэн дээр тэгээд та бүх маань ороод ажиллаж болох бах. За мэдээж яг хүн бүхний сэтгэлд нийцэх бол амаргүй үндсэн чиглэлч бай, үйл ажиллагааны хөтөлбөрч бай. Бүх хүний чиглэлд нийцүүлэл энэ өөрөө хэрэгжихгүй ийм одоо хөтөлбөр болох ийм хязгаартай. За тэр дундаа ковидтай холбоотой бас ийм амаргүй нөхцөл байдал донд энэ одоо хөтөлбөр хийгдэж байгаа гэдгийг та бүх манаас ойлгож их хурл дээр одоо бас нэмэлт их онцгой бүр их хурл хадгалагдаж байгаа. Гэхдээ энэ дээрээ бас мэргэжлийн байнгын ороод маань их бодолтой хандахгүй бол дараа нь нөгөө нэг хэрэгжихгүй баахан заалтуудтай тэр нь буцаж одоо жил бүхэн мониторинг болж явдаг ийм зовлон бас өмнөх засгийн газруудаар гарч ирсэн юм байлээ гэдгийг их хурлын гишүүдтэй хэлье. Мэдцаахан За мэдцаахан сайд хариулчих. Тэгээд та тодруулъя. Хоёрдугаар микрофон асуултанд хариулъя. Ажлын хэсгийн хоёрдугаар микрофон. Цэрэн бүнц гишүүний асуултанд хариулъя. Малын гаралтай төвийг боловсруулах ширний зогсол байгуулна гэж бид нэр мөрийн хөтөлбөртөөч тусгасан байгаа. Намын мөрийн хөтөлбөрч туссан байгаа. Тэгэхээр энэний хан улдүргийн хувьд бол манай үйлдвэр компаниуд технологи шинжилгээ хийгээ явж байгаа. Гэхдээ зөвлөх байгууламжийн хувьд энэ төв сургууль газраа бид нар аж үйлдвэрүүдийг байгуулад авах химийн орд утсаар одоо энэ хэрэглээнийхээ устдаа нийлүүлээд авах энэ технологийн боломжгүй. Хоёрдугаарт өнөөдөр малаас харалтай байгаа арч ирний бүтээгдэхүүнээ бид нар бүрэн боловсруулж чадахгүй үнэгүй байж байгаа. Тэгэхээр энэ асуудлуудаа нэгтгэхэд дараханд бид нар дарханд олон бүс нутгад аж үйлдвэрийн цогцлоор барья гэдэг энэ байдлаар явж байгаа. Төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдье. Төр болдод үтсэн ажлыг хийгээд өгье. Тэр зөвөрлөх байгууламж дулаан цахилгаан хэрэглээний уурын татаад өгье. За аж үйлдвэрүүд маань компаниуд маань энэ дээр хувийн хвшлүүд маань хамтраад технологиос сурлуулад явъя. Бид цаашдаа төв суурин газраа химийн гаралтай бодис боловсруулах үйлдвэр байгуулж болохгүй л гэдэг ийм л бодлогоор хандж байгаа. Нөгөө талдаа хөдөө аж ахуйн бүрэн боловсруулахгүй өртөг шингээж чадахгүй байгаа арч ир ноолороо боловсруулдаг болёо л гэдэг ийм зорилттой явж байгаа. Цэрэн бонц гишүүн 1 минут тодруулъя. Энэ төрөмгийг хэмэл дагуулын талаар оруулж энэ дэд үстийнхэн чиглэлд хийх ажлууд дээр оруулж болох уу гэдээ асуусан шүү дээ. Хэмэл дагуул. Энэ хэмэл дагуулын талаар одоо манай тэр слайд мөсөж яад ашиглагдж байдгийг та хариулах уу? Оюутнууд тий. Энэ дээр та нэг хэлж байгаа. Хоёрдугаар сая оюутан сая та гэлээ тэр гадаадын шууд хөрөнгө оруулалтын газар гэж байсан тийм ээ, агентлаг байсан тийм ээ. Энийг сэргээж яг байгуулах юм уу? Тэгэхгүй бол одоо нэг энэ одоо хэрэглэхийн сайдын иргэд байд юм уу? Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах зөвлөлг нь юу гэнэ? Ямар нэг зөвлөлт юм уу нэг юм байдаг сураг байгаа юм. Тэгэхээр энэ албан ёсны одоо бид нар бас нэг засгийн газрын агентлаг байгуулахгүй бол энэ гадаадын хөрөнгө оруулагчдыг үнэхээр тэр орчин нөхцөлийг бүрдүүлэх тэр сайн эрх зүйн орчныг бүрдүүлэх тэр хууль гаргах тэр тал дээр ажиллах юм бол энэний чинь хариуцсан агентлаг байж энэний чинь гардаж хөөцөлдөд тэр гадаадын хөрөнгө оруулагчдын алдагдсан итгэлийг эргүүлж олох тал дээр одоо онцгой анхаарч ажиллахгүй бол За оюутан сайд 1 минут хариулъя. За гадны хөрөнгө оруулалт холбоотой асуудал дээр би тантай яг адилхан барь зуртай байгаа гэдгийг ойлгож болно. Хамтарч ажиллая. За хиймэл дагуултай холбоотой за 3 улсын ийм төсөл байгаамаа. Гэхдээ энэ нөгөө нэг үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөөр нууцлцсан учраас хөтөлбөр дээр шууд ингээд оруулаад явхлаар амаргүй. Та үнэхээр одоо энэ дээр сонирхож байгаа бол би танд жижигтэй гурван танилцуулчих болно. Хамгийн сүүлийнх нь одоо төсөл бол энтэгтэй холбоотой төсөл байгаа. За тэрэн дээр бол нэлээх ач холбогдол өгч байгаа. Би даасан ийм хиймэл дагуултай болох юм төсөл байж байгаа. За энэ дээр бид нар тэр шинжлэх ухаантай холбоотой асуудал дээр нь оруулаад явж байгаа.
Тэгээ явцын донд бид нэр аюулгүй зөвлөлтөд зогсолцож чад ерөөхдөө энийг хасаа явуучих зүйтэй. Ягаад гэвэл ерөөхдөө ярилцж байгаа засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөний тусгай явах нь бол зүйтэй юм а гэдэг байдлаар ингээ явж байгаа. За маш наривчлсан ийм 3 судалгаа хийгдсэн байгаа. Энэ асуудал бол нэг холгүй байгаа. Зөвхөн санхүүжилттэй холбоотой за бас гэрээ хэлцэлтэй холбоотой нэг ийм 2 3 За тэгээд чин зөрөг сайд юу гишүүн одоо Цэрэн Бунцэг гишүүнтэй асуултнуудыг ингэ сонсож байхад таны хариултыг ч гэсэн сонсож байхад нэг бодлогын энэ зангидсан газар биднэрт бас дутагтаад байгаа юм л да тий. Та бас гадаадын хөрөнгө оруулалтын дээр ч гэсэн хэлж байгаа шүү. За Дор Чанд гишүүн асуулт асууя.